Төвдөн Балчир бай. Энэ сарын 14-өөс 18-ны хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэе. Цас орж цасан шуурга шуурна. Тодруулбал 14-нд баруун аймагуудын нутгийн өмнөд, говийн аймагуудын нутгийн баруун, зүүн аймагуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говийн бус нутгийн өмнөд хэсгээр, 16-нд төвийн аймагуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймагуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймагуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-аас 11 м, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн аймагуудын нутгаар секундэд 14-өөс 16 м хүрч ширүүсэж шорон шуурга шуурна. Увс нуур болон даргтын хотхоор Завхан болын их хүрэн бэлчир орчим метр, диск голын хөндийгөөр шөндөө хасах 27-оос хасах 32 хим, өдөртөө хасах 13-аас хасах 18 хим, Монгол алтай, хангай, хөвсгөлт, хинтийн уулархаг нутаг, иг, үүр, ерөө, туул, тэрэл, хэрлэн голын хөндийгөөр шөндөө хасах 19-өөс хасах 24 хим, өдөртөө хасах 6-аас хасах 11 хим, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багтаа газраар шөндөө хасах 4-өөс хасах 9 хим. Өдөртөө нэмэх 3-аас нэмэх 8 хим дулаан, бусад нутгаар шөндөө хасах 11-ээс хасах 16 хим, өдөртөө хасах 1-ээс хасах 6 хим хүйтэн байна. Анхаарал тавьсанд баярлалаа.